Бидний энэ өдрийг амар амгалан айлтган мэдчилж байна. Монгол улсын ирээдүйг тодорхойлж хөгжил дэвшлийг түүчилэн авч яваа залуучууд та бүхэнтэй доктортой хөгжил залуучуудын оролцсон үндэсний чуулганаар дамжуулан уулзаж засгийн газраас явуулж буй бодлого шийдвэрийн талаар байр суурь илэрхийлж үзэл бодлоо хуваалцъя гэж бодлоо. Бас та бүхэнтэй бүхнийхээ санал бодлыг сонсож бодлогын үйл ажиллагаанд тусгаж ажиллуулахын тулд холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр гаргах төвчний албан тушаалтнуудыг энд бас өрсөн байгаа. Манай улсын нийт хүн амын 34.6%-ыг 15-аас 14 насны залуучууд та бүхэн эзэлж байна. Бас хөдөлмөрийн насны 50%-ыг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт Монгол улс бол залуучуудын орн гэсэн ойлголт үнэмшлийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшил ирээдүйг нотлон харуулж байгааг бас нэг илэрхийлээ. Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд та бүх юм аа. Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх юм гарцаагүй. Ийм тааламжтай үеийг ашиглаж хөгжил дэвшилд хүрсэн улс орны түүх туршлага бас олон байна. Залуучууд зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх ажилгүйд ядуурлаас ангижих нэг гарц мөн. Тиймээс засгийн газар залуучуудаа дэмжсэн олон бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүнгийн үзэхийн төлөө хичээн чармаан ажиллаж байна. Тухайлбал засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгоно. Шинээр сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраа хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Боловсролын зээлийн сан шинээр байгуулж оюутан сурагчид үндэсний тэтгэлэг зээл тусламжийг буцалтгүй тусламжийн үйлчлэг үзүүлэх тогтолцоог ил тод нээлттэй болгох хүртээмжийг нэмэгдүүлнэ. Оюутан суралцах хугацаанд цагийн ажилд хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Монгол залуусаад сургаж дадахжуулан ажлын байраар хангаж гадаадаас авдаг ажилчдын тог 50%-аас дээш гарахгүй барина. Өндөр технологийн 2000 мэргэжилтнийг бэлтгэн мэргэжилтэн ажилтан бодлогын хүрээнд жилд 20 мянгаас доошгүй залуучуудыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв сургам мэргэжил ур чадвар эзэмшүүлнэ. Залуучуудад бизнесийн гараагаар дэмжлэг үзүүлэх ихтэй сургууль мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг танаг төхөөрөмжийн дийцэнг жижиг зээл хамруулах арга хэмжээ авна гэсэн олон зорилтуудыг тусгасан байгаа. Эдгээр зорилтууд эхнээсээ ажил хэрэг болж байна. Залуучуудын асуудлыг хариуцсан төрийн байгууллагын бүтцийг бүх аймаг дүүрэгт бий болголоо. Боловсролын зээлийн санг байгуулж оюутан залуучууд маань сургалтын төлбөрөөр төрөөс зээлж төгсөөд ажилдаа орлоготой болсныхаа дараа буцаан баг багаар төлөх тогтолцоог бүрдүүллээ. Оюутан залуус маань сургалтын зэрэгцээ цаг заваараа ажил хийх орлоготой оюутан үндэсний хөтөлбөрийг засгийн газар батлан хэрэгжүүлж эхэллээ. 2014 онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 42 мянга гаруй байсан бол 2017 онд 20 орчим мянга болгон буулгаж Монгол залуучуудаа ажлын байр хангах боломжийг нээж байна. 2017 онд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 20 мянган орчим залуус элсэн суралцлаа. Тэдний 70% нь ажлын байраар хангагдсан байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих зээлийг төрийн болон олон улсын байгууллагын зээл тусламжаар олгож эхэллээ. Улсын хурлаас анх удаа залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Энэ хууль маань 19 хоногийн дараа хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлнэ. Мөн хуулийн дагуу өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг холбогдох байгууллагууд боловсруулж удахгүй засгийн газар баталнаа. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, бодлого, хөтөлбөрүүд нь үндэсний хөгжлийн цогц бодлого, тогтвортой хөгжлийн зорилт 2030 олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүд, улсын төсөв, төлөвлөлтүүдтэйгээр нарийн нэгт уялдаатай байж амжилттай хэрэгжих учиртай. Өөрөөр хэлбэл үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлого хөтөлбөрүүд нь залуучуудын хөгжлийг хангасан ээлтэй, тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн байх учиртай юм. Тиймээс энэ бүхний уялдааг зохицохойг хангаж ажиллахыг залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагын удирдлагуудад анхаарч ажиллах ёстой болж байна.
Залуучууд та бүхэнд амлсан амлалт бүрэн хэрэгжүүлэхийн төлөө манай засгийн газар, манай нам хичээн ажиллах болно. Залуучуудын байгууллагаас ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, залуу насныхаа ихэнхийг залуучуудын байгууллагын бэхжүүлэхийн төлөө зориулсан ерөнхий сайдын хувьд залуучуудын хөгжил дэвшлийн төлөө чадах бүхнээ хийж хэрэгжүүлэхийг энэ эндэр дээрээс та бүхэнд хэлхийг бас хүсэж байна. Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн. Тиймээс залуучууд та бүхнийг шударга нийгмийг зохицлоож, тогтвортой хөгжлийг манлайлж, шинжилгээг түүчилж ажиллана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Бид ямар ирээдүйг хүсэж байна, тийм ирээдүйг бүтээж чадах залуучуудыг бэлтгэх ёстой. Үүний төлөө манай засгийн газар боломжтой бүх зүйлээ дайчлан ажиллах болно. Залуучуудын эрүүл мэнд, өсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэх оролцоо, хариуцлагатай мандат гэсэн 5 үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71-р байранд эренбэлэгдэн жагсаж байна. Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монголын залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа 2 үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, үүний дараагаар эзэмсэн мэрэгжил олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байгаамаа. Ийм учраас дараах хэдэн чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэлийг би өгч байна. 1. Залуучууд манай улсын ирээдүй гэж бид бүгд ярьж ирсэн. Гэтэл залуучуудын маань эрүүл мэндийн асуудал ихээхэн анхаарал татж байна. 2016 оны Монгол улсын хүний хөгжлийн илтгэлээр харахад залуучуудын маань 3/1 нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн оны эрүүл мэндийн статистикийн мэдээллийг үзэхэд архины шалтгаанд элгэний өвчнөөр өвчлсөн иргэдийн 14.6%-ийг залуучууд маань эзэлж байна. Хүн амын дундах эрүүл мэндийн байдлыг энэ мэтээр дүгнэн үзэхэд өвчтлийн нэлээд хувийг залуучууд эзлэх боллоо. Бидний улсын ирээдүй эрүүл сарвал байж улс орон хөгжил дэвшилд үрэх учиртай. Тиймээс залуучуудын эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд судалгаа шинжилгээ хийж эрүүл зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг би үүрэг болгож байна. 2020 он гэхэд залуучуудын хөгжлөлийг төрөл тус бүрээр нь буулгах арга хэмжээний төлөвлөгөөгөө танилцуулан залуучуудын байгууллагатай хамтран хэрэгжилтийг хангахыг эрүүл мэндийн салбарынханд чиглэл болгож байна. 2 дугаарт залуу хүн бүр боловсролтой, эрдэм мэдлэгтэй, харилцааны зөв хандлага чиглэлтэй байж улс орн маань хөгжин дэвжнэ. Энэ бодлогын хүрээнд ихтэй сургуулийн чанарыг дэвшүүлэх, гадаадын тэтгэл төлбөрүүдийг залуучууд ил тод нээлттэй болгох ёстой. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан судалгаагаар 2015-аас 2016 оны хичээлийн жилийн ихтэй сургуулийн төгсөгчдийн 21.7% нь тухайн жилдээ ажлын байлтай болсон байна. Үүнд боловсролын, сургуулийн, төгсөгчдийн гээд олон чанарын асуудал яригдана. Энэ байдал дүгнэлт хийж холбогдох арга хэмжээг авахыг боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгож байна. 3 дугаарт залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал хэвээр байсаар байна. Эрүүл чирэг бие бэлдэртэй боловсролтой залуучууд хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байсаар байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна. 2016 оны Монгол улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дэвшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байна гэж хэлж болно. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тодорхой бүтээлч, үр дүнтэй ажил хийж, үр дүнг нь танилцуулахыг хөдөлмөр нийгэм хамгааллын яамны удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна. Миний өгсөн эдгээр үүрэг чиглэлүүдийг хэрхэн хэрэгжүүлснээр та бүхний ажлыг үнэлж дүгнэнэ. Гэхдээ төсөл
хөтөлбөрүүд хэдэн цаас зарцуулснаар биш, ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн тайлангаар биш, ганцхан гарсан үр дүн ахис дэвшлэр ажлыг хэмжихээ би бас онцлон хэлье. Тогтвортой хөгжил залуучуудын оролцоо үндэсний чуулган нь залуучууд та бүхний өмнө тулгамдсан олон асуудлын гарц шийдлийг олох зорилгоор зохион байгуулагдаж байгаа гэдгийг та бүхэн бүгд мэдж байгаа. Тиймээс залуучууд та бүхэн залуучуудын талаар төрөөс баримталж буй бодлого, шийдэл, түүний үр нөлөө, өөрсдийн эрх үүрэг оролцооны талаар өргөн яриа хэлцээлгүүдийг өрнүүлээсэй гэж би хүсэж байна. Монголын залуучууд та бүхэн төрөөс баримталж буй таатай бодлогуудад тулгуурлан өөрсдийн боломж чадхад бүрэн дайчилж улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгээ сайтар ойлгох ёстой. Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүх, өнгөрсөн үеийн алдаа сургамж үрээс суралцаж, ахмад уяа хүндэтгэн, улсынхаа хөгжлийг буухайлан үргэлжлүүлэх хариуцлага хүлээж, боловсралтай, хөдөлмөрч, бүтээлч иргэн байна гэдэгт Монгол Улсын засгийн газрын тэргүүн залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд би итгэлт өгс байна. Залуучууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн хэрөөе. Чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.